Сайн байцгаана уу? Тооны гайхамшигтай хамт байгаад баярлалаа. За өнөөдөр хэдүүлээ 8 тооны талаар ярилцсанаа. За 8 тоо ямар хэв шинжийг агуулдаг вэ гэхээр мөнгө дахин мөнгө те ерөөсөө эд баялагийг билэгддэг юм гайхалтай тоо. Хязгааргүй эд баялагийг энэ дэлхийд гайхалтай хүмүүст те хуваалцах гэж хүмүүсийг хоолнд нүрэх гэж 8 тоо энэ дэлхийд ирдэг байх нэ 8 тоо. За тэгээд 8 тоо хэрвээ таны 6 тоон дотор хаана чамаагүй байрлсан тохиолдолд ямар хэв шинжийг агуулт юм бэ гэдгийг хэдүүлээ хамтдаа ярилцаж танилцгаая. За эхний тоо буюу дотоодын сүнсний тоо 8 тоо байх юм бол та ямар үе сэтгэл ханамжтай аз жаргалтай тайван байдлыг мэдэрдэг вэ гэхээр санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн үедээ за тэгээд ажлын аюулгүй байдал за тэгээд тав тухтай гэр орондоо байхдаа маш их аз жаргалтай амар амгалан тайван байдлыг мэдэрдэг байх нэ. За тэгээд ямарваа нэгэн ажлыг гартаа атгаад тэгээд тэр ажлаа бусдад зааж зөвлөж ер нь тэр яг заавар зөвлөгөөний чинь дагуу тэр хүмүүс маш хийгээд амжилтанд хүрсэн тохиолдолд та маш их дуртай тийм кайф мэдэрдэг байх нэ. Ер нь бол ийм хүнд нөхцөл байдал шудраг хэсэг баримталж үнэн зөвийг ярьж байхдаа тийм сэтгэл ханамжтай байж сайхан байдаг. Тэгээ ер нь бол 8 тооны ерөнхийдөө нэг зарчим юу гэдэг вэ гэхээр нэр хугарахаар яс хугар гэдэг тийм үдэл баримталтай байгаад байдаг ийм гайхалтай тоо. Тэгэхээр ер нь бол ийм тийм үнэн шудраг хүмүүс байдаг юм шүү гэж хэлмээр. Тэгэхээр та үнэн шудраг байх үедээ маш их тийм аз жаргалыг кайфыг мэдэрдэг байх нь. За хоёр дахь тоо буюу хувь тавилангийн тоо. Та гадаад байдлаасаа ерөнхийдөө яг юу гэж харагддаг вэ гэхээр бусдад айгүй тийм дэг журамтай, сахилга баттай гэж харагддаг. Тэгээд ер нь бол ийм нэр хүндээ сайн сайхнаар авч явахыг хичээдэг тий. За тэгээд ийм ер нь бол ингээд харж байхад зөвлөгөө авах дурггүй. Тэгээд ийм өөрөөхөө ийм зүтгэдэг тий зөрүүд байх талтай байдаг. За тэгээд ер нь бол ямар нэгэн зүйлийг тий би одоо яг тийм амжилтанд хүрнэл гитсэн байх юм бол тэрэндээ хүрэхийн тулд шаргуу хөдөлмөрлөж чаддаг ийм хүмүүс байдаг. За тэгээд ер нь бол ийм сайхан үг талархал ер нь бол таныг тайвшруулдаг учраас хүмүүсээс сайн сайхан үг хүлээж авахтаа нээлттэй байх хэрэгтэй шүү гэж хэлмээр байна. За 3 дахь тоо нь хувь тавилангийн тоо. За хувь тавилангийн тоо 35-аас дээш наснд ерөнхийдөө идэвхждэг. Тэгээ ер нь л ийм хувь тавилангийн тоо 8-тай хүмүүс яаж нөхөр яаж би хурдан мөнгөтэй болох уу гэдэг бодлыг маш их тээдэг. За амьдралын зорилгын тоо 8-тай хүмүүс хүртэл ялгаагүй яаж хурдан мөнгөтэй болох вэ гэж боддог бол миний өгдөг зөвлөгөө юу гэдэг вэ гэхээр яаж хурдан мөнгөтэй болох вэ гэж бодхоос илүү тэгээр яаж ийнэ гэхээр аль болох ерөөсөл гайхалтай бүр юм дуртай хийх ёстой зүйлээ олцохоо. Тэр их дуртай хийх ёстой зүйлээ хийгээ явж явах юм бол аяанда яаж ийнэ гэхээр мөнгө гэдэг зүйл угаасаа л тэ 8 тоотой төрсэн юм чинь асгараад ороод ирдэг гэдэг зүйлийг хэлж өгдөг. Гэтэл яаж мөнгөтэй болох уу гэдэг энэ зүйл маань юу гэнэ гэхээр ерөнхийдөө намайг мөнгөний боол болгоод хуурахчдаг ийм зүйл байдаг учраас хэрвээ та 35-аас дээш настай мөртлөнгөөсөө яг 3 дахь тоо чинь 8 тоо байгаад та яг мөнгөгүй байгаад тэндээ яаж мөнгөтэй болд юм бэлээ гэж сэтгэлээр хэрэг унж байгаа болвол яаж мөнгөтэй болох вэ гэж бодхоос илүүтэйгээр би юу хийвэл илүү аз жаргалтай амар амгалан тайван кайф мэдэрдэг вэ гэдгийг өөрөөсөө асуугаад тэр зүйлээ ажил мэргэжил болгоод хийвэл энэ нь илүү танд үр өгөөжөө маш гайхалтай үүдэн шүү гэдгийг хэлмээр байна. За ер нь бол тийм хувь тавилангийн тоо 8-тай хүмүүс чанартай юм татагддаг. Тэ ер нь бол өөртөө чинийгээ мэддэг учраас өндөр орлого хийх тийм арга замыг сонгодог тий. Тэгээд дааш тий. Тэгтээ тэргүүл маш их мөнгөтэй төрсэн, эд баялагтай төрсэн учраас дандаа тийм сайн сайхан зүйл рүү, гоё чамин зүйл рүү, үнэтэй зүйл рүү татагдаад байдаг ийм зүйл байдаг. Хажууд хүмүүс ч ерөөхдөө чи ямар мөнгөтэй гэж тий энэ зүйлийг хүртэн гэж гэдэг юм уу ингээд таныг ямар нэгэн байдлаар ингэж хааж боодог болвол тэр болгонд юу гэнэ гэхээр би энэ дэлхийд маш их эд баялаг мөнгөтэй төрсөн учраас энэ болгоныг эдэлж хэрэглэх ёстой гэдгийг ерөөхдөө бусад хүмүүстээ хэлээд байх өөрийгөө батлаатлаад байх шаардлагагүй өөртөө дотроо хэл сануулж байх хэрэгтэй шүү. За ер нь бол ийм хайрыг нэг ийм зөөлөн чанарын хүн биш. Нэг ил хайрыг гаргадаггүй ч гэсэн хайр нь дотроо хална гаднаа
гэдэг тийм одоо хүмүүс байдаг учраас аль болохоор 8 тодоо хүмүүс та болон таны эргэн тойронд байдаг болвол зүгээр ойлгох хэрэгтэй шүү гэж хэлмээр байна. За дөрөв дэх тоо нь буюу төрсөн өдрийн тоо буюу таны одоо яг төрлөх авиас бурхан танд юуг тэг гайхалтай тийм чадварыг өгсөн бэ гэхээр маш гайхалтай бизнес сэтгэлгээг ерөнхийдөө өгсөн байдаг. За тэгээд тийм үр бүтээлтэй ажилдаг буюу тийм маш тийм няхуур нямба хийсэн зүйлээ тултал нь хийж чаддаг юм гайхалтай тийм ажилсаг хүмүүс ер нь байдаг. Тийм бизнес гэдэг хүмүүс байдаг. Тэгээд чанарыг эрхмэлдэг. Чанарыг эрхмэлдэг учраас дандаа гой сайхан зүйлийг одоо таних чадвар маш сайтай байдаг. Нэг эд мэдгүй хүн эдийн нэр гутаана гэдэг бол ер нь бол яг энэ 8 тонн зориулагдсан юу ч нэхэ эдийг та одоо жишээл өөрөө ямар ч мөнгөгүй мөртлөнгөөсөө ямарваа нэгэн эд гээд байгаа зүйлийг сайн уу муу юу гэдэг зүйлийг бусдаас илүү мэдж таньж чаддаг ийм зүйл байдаг. Учраас ерөнхийдөө 8 тодоо хүнээс зөвлөгөө авч ер нь бол энэ сайн уу энэ муу юу гэдэг зүйлийг ерөнхийдөө одоо асууж явах юм бол айгүй зүгээр. Тэгэхээр эд мэдгүй эдийн нэр гутаана гэхчээр гэдэг үг ерөнхийдөө 8 тоо зориулагдсан юм шиг ер нь бол дандаа эдийн чанарыг мэддэг гайхалтай бүр өөрөө яг тэр зүйлийг эдэлж хэрэглээгүй ч гэсэн ерөөсөө л эдний чанарыг мэддэг учраас дандаа сайхан руу гоёлоо тэмүүлж идэг юм зүйл байж байгаа учраас 8 тодоо хүнээс ер нь бол өөрөө эд мэдэхгүй болвол эдийнхэн зөвлөгөөг сайн уу муу юу гэдэг зөвлөгөөг авч байвал маш сайн л гэж хэлэх гээд байгаа юм. За тэгээ бас нэг одоо бурхны өгсөн гоё чадвар гэх юм бол шулуун шудраг айгуу тийм шулуун шудраг төс тас гэж хэлждэг. Тэрнээсээ болоод ерөнхийдөө жоохон хүмүүсийг гомдоочих гэдэг юм зүйл байдаг учраас бас энэ дээр айгуу сайн анхаараарай гэж хэлмээр. Тэгэд аль болохоор би бол 8 тодоо эмэгтэй хүмүүс юу гэж хэлдэг вэ гэхээр талархлыг айгуу хийгээч. Одоо цагтаа маш их талархаач. За тэгээд ерөнхийдөө юм хүч чадалтай энерги чинь ерөнхийдөө эрэгтэй хүнийг маш их айлгаад идэг ийм байдаг учраас тэгээд ер нь бол 8 тодоо хүмүүс эмэгтэй хүмүүст ерөнхийдөө эрэгтэй хүмүүс ойртохоос айдаг. Гаднаа ингээ гоё чаман гоё гайхалтай ингээл яг эмэгтэй хүн шиг мөртлөнгөөсөө яг ингээд хамтдаа байгаа 24 7 365 ингээ хажууд нь байхлаар ерөнхийдөө ингээд нэг эрэгтэй хүн өөрийгөө дарагдаад байгаагаа мэдрээд идэг. Ер нь бол хүчтэй тийм шулуун шудраг ийм тийм гоё одоо харизм гэдэг зүйл нь хитрээд ирэхлээр эмэгтэй хүнд ерөнхийдөө жоохон асуудал үүсгээд идэг. Одоо ханижлын тал дээр тэгэхээр та хэрвээ эмэгтэй хүн байгаад таны ерөнхийдөө тоон дотор 8 тоо байх юм бол өөрийгөө маш гайхалтайгаар зөөллөөсөө талархаасай одоо цагтаа байгаа бүхэндээ шунахгүйгээр гоё ингээд бүрэн дүүрэн ханж гоё талархдаг байвал илүү одоо сайн шүүл гэж хэлмээр байгаа юм аа. За 8 тоо одоо таны амьдралын зорилгын тоо буюу 5 дахь тоо таны амьдралын зорилгын тоо чинь 8 байх юм бол ерөнхийдөө та 8 тоог шүтэх хэрэгтэй. За та 8 тоог аль болохоор амьдралдаа тэгээ гэрийн хаалгаа, утасны дугаар, тэгэл машины дугаар, эсвэл одоо юу гэдгийг гоё өдөр судар дээр ч юм уу ямарваа нэгэн зүйл дээр тоо гэдэг зүйлийг ашиглах шаардлага гарвал аль болохоор 8 тоо ялангуяа нийлбэр 8 тоо байх юм бол энэ нь ерөнхийдөө гоё аз одыг тань авчирдаг учраас амьдралын зорилгын тоо 8 тоо бол 8 тоог илүү одоо ашиглаарай гэж хэлмээр байна. За тэгээд ер нь бол тэтээдэргүй 8 тоо заяа юу гэж үнэ гэхлээр энэ дэлхийд маш их эд баялагийг сайн сайхан зүйлийг хүртгээд ирсэн ийм одоо тоо учраас ийм одоо өгөгдөлтэй учраас ийм гарын авлагтай учраас аль болохоор би хизээ хаана хинтээ юу хийж явах жаргалтай байдаг вэ гэдгээ тодорхойлоод тодорхойлсны үр дүндээ гоё ажил мэргэжлээ хийгээд ажил мэргэжлээ хийсний хажуугаар яаж ийнэ гэхлээр тэр мөнгөгээд байгаа зүйл чинь ханаатал орж ирэх тийм боломж байдаг учраас ер нь бол ийм тартаг сэтэх хүүгээ авч явах хэрэгтэй. Би дуртай зүйлээ хийж байгаа тохиолдолд дайчин улам ингээд өөдлөн дэвжих тэр зүйлээр хийж байгаа тохиолдолд яаж ийнэ гэхлээр угаасаа мөнгө гэдэг зүйл маш гайхалтайгаар миний амьдралд орж ирэх ёстой гэдгийг л бүрэн дүрэн ойлгож мэдчих юм бол та ерөнхийдөө маш гайхалтайгаар санхүүгийн эрхчлэлд хүрч чадна шүү гэж хэлмээр байна. За хувь тавьшаа зан гараан шингийн тоо буюу 6 дахь тоо нь 8 тоо байх юм бол ямар зан одоо аржинтай байдаг вэ гэхлээр оюун бодол санаагаа үргэлжил ярьж явж байдаг хүмүүс. Ер нь бол тийм хитрхи эмзэг мэдрэмтгий тийм хүмүүст 8 тоотой хүмүүс ерөнхийдөө юм яриад бол зан гараан шингийн тоо 8 тоотой юм яриад дэмидээ яагаад гэх юм бол
тийм гомдоочдаг тий юу ч бод санахгүйгээр ерөөсөө амьдрал юм бидэрсээ тийм бидэрсээ чи тэгэж ингэж гэл ингээл ерөнхийдөө ингээл юм харсан зүйлэл шууд л одоо юу гэдэг нь тий ботсон зүйлэл ингээд ямар ч тийм цензургүйгээр ярьцдаг. Тэгээ тэр нөө төс тас шулуун хэлчингүүд ер нь эмзэг төрлийн хүмүүс ингээд нэг юм гомдчих гоод байдаг юм зүйл байдаг учраас хэрвээ таны зан гараа шингийн тоо 8 байх юм бол бас нэг бодолтой байх хэрэгтэй шүү. Тэгээ нэг үг бариулж үг барьж болдоггүй тий үг хэлбэл барьж болдоггүй лөө тий. Тэгэхээр ерөнхийдөө одоо нэгэн л хэлсэн үг нэгэн л хүний гомдоцсон байгаа тохиолдолд тэрийг буцааж босгох айгүй хэцүү байдаг учраас айгүй сайн бодолтой байх хэрэгтэй шүү гэж хэлмээр байна. За ер нь бол зан гарагч нь ерөнхийдөө хүнд хэцүү ажил хийхдээ баяртай байдаг. За тэрнийхээ ирээр их мөнгө олохыг ирмэлцдэг буюу ер нь бол яг ингээд мөнгө яаж хурдан олох вэ гингүүд л ажил их хийж би мөнгөтэй болно гэдэг тийм бодлыг л тэйчгэл юм бол эн чинь өөрөө тартаг сэтгэлгээ болчих. Учираас аль болохоор те өөрийнхөө толгойг маш гоё ажилуулах хэрэгтэй шүү. За ер нь бол одоо те 8 тотой хүмүүс маань хин нэгнээр өдөрдүүлж захирагдуулах дурггүй. Тэгээд одоо яг өнөөдрийнхөө олсон тэр гайхалтай мөнгөндөө сэтгэл ханамжтай байж сурах, дээрэс нь зөв захиран зарцуулах одоо тэр нэг юм гоё те зүйлд суралцуул айгу зүгээр үү. Тэгэхгүй нэг орж ирсэн мөнгийг орж лээдийн гарч лээд ингээд ямар нэгэн хүндэтгэлгүй ер нь бол ингээд те захиран зарцуулчихлаараа мөнгөний одоо баланс тэнцвэр алдагдаад өөр ширэнд маш их хэмжээгээр орцсон байх юм зүйл байдаг учраас мөнгөний 3 арга гэж байдаг. За мөнгөний 3 аргыг заавал хэрэглээсэй гэж би ерөнхийдөө тоо зааж явахдаа хичээлээ зааж явахдаа хүмүүс ирээд уулзах чатаа заавал хэлдэг. Тэрийг та нартай хэлье. За нэгдүгüүрт ямар ч аргаар орж ирсэн мөнгийг заавал нэг хонуулдаг байгаасай. Тэгээ тэр нь хүмүүс ингээл дээжийг авчдаг, бүксийг авчдаг энэ төр гэлээдэг дундаас нь авчдаг гэд тийм биш ерөнхийдөө аль болохоор тэр одоо орж ирсэн мөнгийг тэр өдрөө ерөнхийдөө яг тогтоон барих, тэр энергийг хадгалах гэдэг үднээс ямар ч аргаар орж ирсэн мөнгийг заавал нэг хонуулах. Хоёрдугаарт нь юу ч нэ гэхээр урсгал зардал төсөв төлөвлөгөөгөө сардаа нэг удаа бичих. Тэ орлого гэж байгаа, зарлага гэж байгаа заавал бичдэг, тодорхойлдог байгаасай. Гуравдугаарт нь юу гэдэг вэ гэхээр хэн нэгнээс хэн нэгэн рүү одоо мөнгө дамжуулж өгч зээлэх иймэрдүү зүйл ерөнхийдөө битгий байгаасай. Яагаад гэх юм бол хамгийн ихний дүрм чинь ямар ч аргаар орж ирсэн мөнгийг заавал нэг хонуулах ёстой гэжээтэл тэр 3 дахь арга нь юу ч вэ гэхээр хэн нэгнээс хэн нэгэнд мөнгө зээлээд өгчлөөр би одоо дулмаагаас мөнгө зээлгээд зээлсэн мөнгөө шууд өөртөө оруулж ирэнгүүтээ доржоод өгчлөөр энэ нь одоо ямар ч аргаар орж ирсэн мөнгийг заавал нэг хонуулах гэдэг тэр дүрмээ зөрчиж байгаа. Учираас энерги гэдэг тэр мөнгөний энерги гэдэг зүйл дээр 8 татангууд ерөнхийдөө нэлээд анхаарал хандуул айгүй зүгээр байдгийг шүү гэж хэлмээр байна. Тэгээд ер нь бол энэ тартаг сэтгэхүү гэдэг зүйл 8 тоог маш их хэмжээний үр ширэнд оруулдаг. За тэгээд шунал гэдэг зүйл бас их маш хэмжээний өрөнд оруулдаг ийм зүйл байдаг учраас аль болохоор тартаг сэтгэлгээгүй, шуналгүй, аль болохоор өөрийнхөө дуртай зүйлийг тэ ханаатал нь хийж за тэгээд тэр хэмжээгээр чи мөнгө орж ирнэ гэдэгт итгэх хэрэгтэй шүү гэж хэлмээр байна. За өнөөдрийн дугаарт 8 тоо байлаа. Тэгээд 8 тоо маш гайхалтай тоо буюу эд баялагын тоо. Тэгээ 8 тоог зөв ажилуулахын тулд өнөөдрийн тайлбар танд маш хэрэгтэй болох байх гэж итгэж байна. За тэгээд маш их баярлалаа хамт байсанд. Тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.